Нар хур хосолсон зуны энэ өдрүүдэд Өмнөговь аймгийн оюу толгой уурхайд бусдаас өвөрмөц нэгэн зочид ирсэн юм. Энэ бол уурхайн ажилчдын гэр бүл юм аа. Тус уурхайдаа танилцах боломж тэр бүр хүн болгонд гардаггүй. Тиймээс оюу толгой компани дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан өөрийн гэр бүлийн гишүүнээ уурхайн талбарт авчрах 20 ажилтныг суглаагаар тодруулсан юм. Энэ удаад оюу толгой компани гэр бүлийнхээ хүмүүсийг авчрах ажилтнуудыг зүгээр нэг сонгоогүй. Учир нь уурхайн ажилтнууд аюулгүй ажиллагааны 3 амлалтаа бичиж суглаад уралдаанд оролцсон төдийгүй урилга хүлээн авсан зочид маань хуульч, багш, өндөр настан, оюутан гээд олон төлөөллөөс бүрджээ. Зочдыг оюутлогын төслийн дэд ерөнхийлөгчээс санж дорж угтан авч хам бомбод нисэх онгоцны буудлаас уурхай хүртэлх зам хооронд тааралдах оюутлогын компани орон нутагт хийсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг танилцуулсан. Зочид уурхайн талбарт оюутлогын компани түүхийг харуулсан музей үзэж баяжуулах үйлдвэр, ил уурхай зэрэг үйлдвэрлэлийн гол хэсгүүдтэй танилцлаа. Тэгэхээр бид нар бол зөвхөн өөрийнхөө төлөө бас ингэж аюулгүй ажиллаад байгаа биш. Ар гэрт байгаа хайртай хүмүүсийн төлөө бас аюулгүй ажиллаад байгаа биш. Энэ компани бид нар бас боловсон хүчнийхээ үед бол баялагын үнэт биш, хүний үнэт зүйл нь болж бас үнэтэй зэнтэй нэг юм бүтээгдэхүүн болж ингэж хуурж байгаа. Тэгэхээр энэ компани энэ аюулгүй байгаа ажиллуулах энэ гол шалтгаан бол хэрвээ бид ингээд аюулгүй ажиллах юм бол ар гэртээ бол энэ байгууллагад асар их хохирол ингэж учруулах учраас бас энэ компани бол бидрийг бас нөгөө талаасаа бас их хайрлж яадаг. За бид нар бол зөвхөн гэртээ биш энэ компани энэ аюулгүй ажиллахын зорилгын төлөө бас аюулгүй ажиллах шалтгаан болж байдаг. Ирээдүйдээ яаж ашиглавал чи энэ хичээлд энэ сурч байгаа сургуульд чи яаж холбогдох вэ гэдэг үүднээс нь би бас энэ үнийг арай өөр өнцгөөс нь хараасаа гэж ингэж хүсээд энэ охиноо ингэж өнөөдрийн энэ ацтан тодруулаад ар гэрийнхээ хүмүүсийг авцрах энэ юугаар сонгож авцарсан байж байгаа. Тэгээд ямар ч хэлсэн энэ чиний сонголт бол буруу биш юм аа гэдгийг бас би ойлгуулах гэж тэр хүний зорилгыг нь өөрчлөх гэж бас ингэж би бас эзэн зорилгоо болгож энэ хүнийг ингэж авцарч байгаа юм хөхтэй. Тэгээд манай ээж аав хоёр хоёулаа энд ажилладаг. Тэгээд ээжийнхээ урилгаар энд ирж ажилтаа танилцж байна. Надад маш их таалагдж байна. Өмнө нь бол оюу толгойг бол зурагтаар л хөвчлэн мэддэг. Анх бол би өөрөө архитектур болно гэсэн мэрэгжил 6 дугаар ангиас хойш бодож байсан. Тэгээд 11 төгссөн жил ээж маань намайг уул уурхай инженер болооч гээд тэгээд би уул уурхай инженерийн чиглэлд ясан. Тэгээд нэг эхлээд би юу мэрэгчлээс ойлгохгүй. Тэгээд дараа нь ээжийнхаа ярьж өгсөн. Тэгээд одоо ингээ нүдээр үзэж байгаа надад энэ мэрэгжил маань бүр маш их таалагдж эхэлж байгаа. Тэгээд ирээдүйд би энэ оюу толгой компанид өөр ажиллана гэж боддог. Миний мөрөөдөл гэх болно доо. Уурхайн ажилтнууд гэр бүлийнхээ гишүүнийг өрсөн зорилго нь хоорондоо баг зэрэг ялгаатай ч бүгдээрээ аюулгүй ажиллагааг хэрхэн ханган ажиллаж байгаа, хэрхэн мөрддөг талаар үзүүлэх байсан юм а. Ээждээ би урд нь за агуулах гэж ийм газар байдаг. Манай ажил ийм байдаг. Шаалт уурхай гэж ер нь айл 8 жил өмнөх яриад л ярьжсэн болохоос биш эзэж манай ээж нүдээр ирж харж үзэж байгаагүй. Одоо болохоор зэрэг манай ээж ирээд боттоор үзээд би бас ээжтэйгээ нэг өдрийг өнгөрөөгөөд явдаг надад бол маш сайхан санагдаж байгаа. За их хүн гэдэг бол одоо үр хөвтгийн төлөө байнга санаа зовдөг, мөнхийн санаа зовж байгаа. За тэгэхээр зэрэг миний хүүхд одоо бүдэрч үе, унчих үе, за ажил дээр ирсэн, оюутлогоо сайтд ирсэн хойно за гараас нь гар хөлөө хавчдаг үе, тухайн ажлынхын орчингоос шалтгаалаад за баяжуулахад ажилдаг бол яадгийн тоног төхөөрөмжтэй яг уу трак шоп тэр тухайн ажлынхын процессоос, ажлынхын байдлаас болоод араас нь мөнхийн тийм санаа зовж байдаг хүмүүс байгаа. За тэрэн шиг одоо манай оюутлогоо сайт бол бүх ажилтныхаа төлөө маш их аюулгүй ажиллагааг хамгийн ихэнд тавьдаг. За аюулгүй ажиллагааны дүрм журмыг маш их тайлбарлаж өгдөг. Стандарт дүрм журмын дагаа ажилладаг. Бид бүхэндээ сургалтанд сургааж за тэрнийхээ араас баримтжуулж гар үсэг зурулж авдаг. За тэрэн шиг би одоо манай агуулга дээр бол аглах ажилтны хувьд манай багийнхан ч гэсэн мөн тухайн сургалтад тухайн ажилтай холбоотой бүх SW стандарт ажиллагааны журамтай танилцдаг. За тэрнээс гадна тухайн ажлыг аюултай гэж үзэх юм бол манай ажлынхан зогсоох эрэхтэй бид нар угаасаа байнга тэрийг хэлдэг. За ажил аюултай зогсоо үзвэл зогсоогоорой, ахлах ажилтнаа дуудаарай, асууж тодруулаарай гэж явдаг. За тэгэхээр ийм сайхан орчинд бий бүрдүүлсэн, ийм сайхан хамт олныг бий бүрдүүлсэн энэ газар одоо манай ээж ингээ өөрийн биеэр хүрэлцэн ирж үзэх гэж байгаад би одоо их баяртай байгаа. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахад номер 1-д бол аюулгүй ажиллагааг журам болгон мөрдөж байдсан байна. Энэ нь бол энэ ажилчдынхаа
эрүүл ахуй одоо цаашдаа амьдрах чадварт нь шууд нөлөөлдөг. Одоо хамгийн нэн тэргүүн тавьж ажилд юм байна. Орж ирэнгүүт одоо тэр аюулгүй ажиллагааны дүрм журамтай танилцаж, үүний дагуу бид хөдөлмөр хамгааллын хувьсаар бүрэн хамгаалагдаж энэ үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа. Асар их үйл ажиллагаа өрнөж үнэхээр Монгол улсын хөгжлийн тулгуур болсон оюутлогой ирчээд ийм сайхан үйл ажиллагаатай танилцж байгаадаа асар их баяртай байна. Оюутлогой компани үйлдвэрлэх хариуцсан захирал Авенвела ирсэн зочдод хандан үг хэлж энэ аяллаа зорилго болоод ажилтнуудын гэр бүлийг уурхайд өрөх болсон тухайгаа ярьж тус уурхайтай бичлэн танилцахыг хүслээ. This initiative was for us all about safety, and this is about helping you understand the work that we do and help encourage your family member who works here, or maybe more than one in some cases, to be safe every day and to come home to their family in good health and good spirits. Гэр бүлийн гишүүд нь уурхайд ирж үйлдвэрлэлтэй танилцахаас гадна хүмүүсийг аюулгүй ажиллагааг хэрхэн дээд зэргээр ханган ажиллаж байгааг нүдэрээ үзэж өөрөөсөө дүгнэлт хийсэн. Учир нь онгоцноос буухаас эхлээд аюулгүй ажиллагааг хэрхэн мөрдөж байгааг өөрсдийн нүдээр харж бас өөрсдөө ч биелүүлж эхэлсэн болохоор тэр үзээ. Энэ аюулгүй ажиллагааны талаас бол ерөөсөө надад анх одоо оюутлаг компани хүмүүст уулзсан цагаас эхлээл энэ аюулгүй ажиллагааг үнэхээр мөрдөөд захиад сурцсан ингээд бүр ингээд тэр нь бүр ингээд амьдралынх нь хэм маяг болцсон байна гэж ойлгоцсон. Тэр аюулгүй ажиллагаа гэдэг үг бол ерөөсөө маш сайн хангацсан байна л гэж ойлгосон. Бид нарт яг орж ирэхэд хичээл заасан. Ажилтнуудын гэр бүлийнхэн өмнө нь олонтоо сонсож байсан оюу толгойн уурхайн үйлдвэрлэл үйл ажиллагааг нүдээр үзэж өөр төрсөн сэтгэлдээ хуваалцлаа. Тэгээ одоо хүн бүч энэ техникийн 90 үе гэдэг чи одоо энэ юм да. Тэгээ маш их үтэн байгуулалт хийсэн байна. Одоо гадаадын урилгатай улсууд төр Монгол нөхдүүд тэр одоо их юм хийж байгаа юм байна. Биенийг их одоо том бүтээн байгуулалт гэж хувьдаа үзэж байна да. Ерөнхийдөө бол би уурхай гэж ямар гэдгийг мэднэ. Тэгтээ оюутлага шиг ийм уурхай бол ерөөсөө үзээгүй. Өнөөдөр ирээд бол үнэхээр надад сайхан санагдлаа. Монголчууд 1000 сонсохоор нэг удаа үзгэж ярьдаг. Оюутлогой компани ажилтнуудын гэр бүлийнхэн ийхүү өмнө нь олон удаа сонсож байсан бүтээн байгуулалтыг нүдээр үзэж уурхайтай танилцж бас дэлхийн энергийн төв дэмжихийн хийдээр орж ирж хүч авсан. Энд ирсэн хүмүүс оюу толгойн уурхайн ажилтнууд өдөр бүр аюул ослоггүй байж гэр бүл хайртай дотны хүмүүстэй эрүүл сарвал очихын тулд аюулгүй ажиллагааг хэрхэн мөрдөж байгааг нүдээр үзэж уурхайн үйл ажиллагааны тухай уурхайн ажилтнуудын тухай шинэ ойлголттой болж буцацгаалаа.